За тэгэхээр надад бол яг даалгавар өгөхдөө судалгааны ажлыг хэрхэн бичиж хэвлүүлэх вэ гэсэн ийм сэдвээр лекц уншаарай гэсэн юм даалгавар өгсөн маа. Тэгэхээр миний хувьд бол энэ яг энэ даалгаврын дагуу тодорхой слайдуудыг бэлдэж ирсэн байна. Тэрэн дотор яг энд одоо яг өнөөдрийн миний ярих юу зүйлээ ингээд үндсэн 3 зүйл хуваацсан байна. За эхний хэсэг нь болохоор би өөрөө геолог аж мартмын чиглэлийн мэрэгчлэлтэй хүн учраас ерөнхийдөө энэ чиглэлийн судалгааг түлхүүр хийж явж байгааг бодмоос болоод энэ геолог эрс зайлгийн салбар буюу аж мартмал гэдэг маань юу юм бэ гэсэн маш товч танилцуулгыг хийсэн байгаа. Энэ бол одоо өнөөдрийн илтгэлийн нэг 10-аас 15%-ийг авах. За тэрний дараа болохоор ер нь сургалт судалгааг хослуулах хэрэгтэй юм байна тийм ээ. Тэгжээш дараа нь судалгааны ажлыг илтгэх тайлагнах асуудал гарч ирнэ гэж би бодож байна. Тэгэхээр сургалт судалгааг хэрхэн хослуулж яана гэдгийг бодвол бас өөрийнхөө одоо юун дээр салбарын жишээн дээр бол бас нэг 15-аас 20% тийм ээ 100%-аар тооцох юм бол ийм нэг төвч 20 танилцуулгуудыг оруулсан байгаа. За тэгээд дараа нь болохоор судалгааны үр дүн бичиж хэвлүүлэх буюу эрдэм шинжилгээний өгүүлбэрийг хэрхэн бичих үү, юуг анхаарах уу, өөрийнхөө судалгааны үр дүн хэрхэн илтгэх үү, юуг анхаарах вэ гэдэг юм тийм ээ. Энэ чиглэлийн маш товч юм зүйлүүдийг оруулсан байгаа. Анхаарах зүйлүүдийг тийм ээ. Тэгэхээр яг нь ер нь бол юу л да одоо ч нэг глобалчлал болчихсон өөрийгөө ингээд маш их сайн илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй байна. Дээр нөгөө интердисциплинари гэж одоо барууных их ярьдаг зөвхөн нэг юм хөөх биш тийм ээ. Хоорондоо харилцан хамааралтай ийм судалгаануудыг хийдэг ч юм уу эсвэл ийм баг болж ажилладаг ч юм уу ингэсэн тохиолдолд маш их амжилтанд хүрдэг. Тэр нь цаашаа авчиад хүний одоо та бүхний судалгааг тийм ээ үйлдвэрлэл рүү оруулдаг ч гэдэг юм уу. Эсвэл бол бизнес рүү авчиж нэг компани тийм ээ бизнесийн үйл ажиллагаар оруулдаг ч юм уу. Ийм үйл ажиллагаа бол ерөнхийдөө 21-р зуун гарснаас хойш буюу за миний мэдхийн би 2000 он 21-р зуун гарахад Япон улсын Сендай хотод байсан. Тэр үеэс эхлээд Японд бол маш их хөгжиж ирсэн юм байна. Тэгээ venture business ч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд ер нь интердисциплинари гэсэн бүр тийм департамент байгуулаад тэрэндээ зориулаад 6 давхар том байшин бариад ингээд ийм үйл ажиллагаа яг ч тэр үед аягүй явагдажсэн байхгүй. Өнөөдөр бас нэг 15-6 жилийн дараа манай Монгол улсуудаас ингээд хөгжөөд энэ илүү ингээд идэвхтэй болоод та бүхэн өнөөдөр ингээд лекц сонсоод байж байгаа нь таатай байна. За тэгээ юуны төрөнд би энэ геолог эрс зайлгийн салбарын тухай маш товч танилцуулж гэж бодож байна. За ер нь бол геолог эрс баялаг гэж юу вэ? Геолог гэж юу вэ? Юу судалт юм бэ гэдэг надад ажиллах юм байна. За энэгээр өдөр тас согн юугаар явсан байсан. За гэдэг зүйл юу юм бэ? Юу судалдаг вэ гэхээр ерөөсөө бидний гол судалдаг зүйл бол энэ дэлхийн дотоод бүлэц. Энэ дэлхийн дотоод бүлэц маань гадааддаа хэрхэн нөлөөлж байна? Энэ гадааддаа нөлөөлсний улмаас одоо хүн төрөлхтөнд бидний амьдрал аж ахуй тийм ээ эдийн засаг нийгэмд ямар одоо ач холбогдол гэх юм уу ямар хор нөлөө үзүүлж байна гэдгийг л манай энэ геолог аж мартмын салбарын усууд судалдаг юм байна. Тэгэхээр та бүхэн бол энэ зургийг ерөнхийдөө одоо харж ирсэн баг тийм ээ. Дэлхийн дотоод үтцэн дотроо бол халуун хайлмаг байгаа, гадна талаар бол нэмгээ юм царцтас байгаа. Энэ халуун хайлмаг маань битүү савн дотор халуун юм байхад яадаг вэ гэхлээр тодорхой хэмжээний хөдөлгөөнд оршдог байгаа тийм ээ. Энэ хөдөлгөөний болохоор конвекцийн хөдөлгөөн гэж нэрлэдэг. Конвекцийн хөдөлгөөн бол хуультай нэг бол мөргөлдөж явж идэг, нэг бол салж явж идэг. Энэ салж байгаа хөдөлгөөн явж байгаа хэсэгт бол ингээд далаа үсчээдэг байх юм байна. Яагаад гэвэл гадна талаар бүтсэн тэр нэмгээ хайсан салаад ирэнгүүт тэлээ салж явагдаж эхэлж байгаа юм байна тийм ээ. Эргээд мөргөлдөж ирэх юм бол энэ уул ус хөдөлгөөн үсчээдэг байх юм байна. Тэгчээ тэгээд бол энэ процессыг бол судалж явдаг юм онцлогтой байх юм байна. За тэгээ яг нь ер нь бол бид нар өнөөдөр ингээд дэлхийн хэмжээнд бол 6 төв байдаг гэдэг ингээд хоорондоо энэ одоо далайгаар бүрэлдэхсэн тийм ээ. Энэ тэгвэл байгаа шүү дээ. Тэгтэл өнөөдрөөс 200 сая жилийн өмнө буюу тийм ээ. Бидний нэрлэгээр бол Триасын одоо энэ цагууд болохоор Африк, Индик, Антарктик, Өмнөд Америк, Хойд Америк, Евраз гэдэг энэ тэгвэл маань иймэрхүү байдлаар бүгдээрээ нийцсэн байсан байгаа. Тэгээ эргээс салханд орчихсон. Тэгэхээр энэ маань нийлээд байгаа салаад байгаа нь юутай холбоотой вэ? Төрөний нөгөө нэг өмнөх зурган дээр харуулж байгаа энэ конвекцийн урсгалын нөлөө газрын гадаргууд нөлөөлж байгаа нөлөөлөл. За тэгээд үүнтэй холбоотойгоор бол амьдрах эволюц өөр байна тийм ээ. Жишээлбэл нь одоо 4.6 тэрбум жилийн өмнө манай дэлхийг үүсгэн гэж үздэг байна. 4.6 тэрбум жилийн өмнө.
Түүнээс хойш бол амтан бол энд бол микробод жижиг хэмжээний микробод байсан. Амтны их үүсвэр бол Кембрийн үеэс буюу 550 сая жилийн өмнөөс бол нэг амтан бол үүсч хэлсэн гэж үздэг байна. Тэгж явсаар байгаа дөрөвдөгчийн орчинд ирээд одоогоос сая жилийн өмнөөс бол хүүхэд бид нар амтан тийм ээ бүтээгдэхүүн болоо явсан баг жишээтэй. Гэвч жишээ тэгээд сэр нуруутан гэдэг амтан бол ерөнхийдөө диван болон түүнээс хойш үүссэн ч гэдэг юм. Ингээд эволюцаас хамаараа шал өөрөө байх юм. Тэгэхээр бидний судалж байгаа гол зүйл маань эдгээр зүйлийг судалдаг байх юм байна. Тэгээд өнөөдрийн бол тэр юугаар нөө тэр политиктон гэж нэрлэдэг бид нар конвекц урсгалын нөлөөгөөр хавтангууд хоорондоо өөрчлөгдөөд нэг үс мөргөлдөөд нэг үс салаад жишээлбэл нь бидний одоо хамгийн сайн мэдих манай дэлхийн дээр байгаа хамгийн өндөр бол Гималай нуруу гэж байна тийм ээ 8000 гаруй метр өндөртэй нуруу байна. Энэ ямар юуны улмаас үүсэж вэ гэхээр энэ энтхийн хойг маань чи энд байгаа хэ тийм энтхийн хойг маань уг нь бол далай дотор ийм австрал шиг бие даасан юм юу их газар явж хөвж байгаа. 70 сая жилийн өмнөөс хойшоо Евразийн их газар руу чиглэж хөдлөөд тийм ээ 40 сая жилийн өмнөөс Евразийн их газар руу мөргөөд 20 сая жилийн өмнөөс тэр маань мөргсөөр байгаад бүр ингээд юу одоо Гималай уул үүсэх хөдөлгөөн бий болсон. Өнөөдрийг хүртэл тэр одоо өргөдөөд явж байгаа ч гэдэг юм тийм ээ. Гималай уул үүсэж байгаа тэр мөргөлдөх хөдөлгөөний нөлөөгөөр манай Монгол улсын Монгол Алтан нуруу бас ингээд үүсээд давхар өргөдөөд явж байгаа ч гэдэг юм уу. Иймэрхүү бас тийм одоо өрнөц гэх юм уу нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй ерөнхийдөө дандаа юм абстрактны онлоор ингэж одоо юг судалж байдаг юм арай өөрмөс шинжилгээ юм байна. Тэгээ нэг талдаа бол байгалийн шинжилгээ бол нэг авч яадаг нөгөө талдаа бол үйлдвэрлэлөө маш их чиглэсэн ийм онцлогтой байт юм байна. Тэгээд яг хуу энэ дэлхийн хэмжээнд явагдаж байгаа чулуулгын маань өөрийнх юм нөө эргэлт байна тийм ээ циркуляц гэж ярьдаг. Газрын гадаргууд байж байгаа энэ томор чулуулга маань дарал температурт ороод метаморфизмд орхон тэгж жагаад энэ магм үсээд юу болох нь галтуул боргилох нь тийм ээ. Тэгээ эргээд элэгдэж өгөршөөд зөөгдөд томор чулуу болох нь. Ерөөсөө ийм битүү циклээр бол энэ процесс явагдаж байгаа юм байх юм байна. За тэгээ үүнтэй холбоотойгоор бол хамгийн гол зүйл маань одоо яг хүн төрөлхтний бидний өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай гол зүйл юу гэдэг вэ гэхээр ашиг малмал гэдэг юм байна. Ашигтмал гэдэг. Тэгэхээр ашигтмал гэдэг гэж юу вэ гэдэг асуулт байгаа. Тийм ээ. Тэгэхээр бид нар бол аюул амархан ерөөсөө хүн өөртөө аваад ашиглаад хэрэглээд амьдралдаа ашиглах авахудаа хэрэглэж байгаа энэ зүйлийг л ашигтмал гэж хэлж байгаа. Тэгвэл нь эдгээр ашигтмал маань ямар учиртай юм бэ? Ямар одоо чухал юм бэ гэдэг нь маань та бүхэн бас мэдж байгаа ах тийм ээ. Өнөөдөр их хурлын болоход барилж ашигтмал ярихгүй их хурл яригдах байгаа шүү дээ тийм ээ. Саяхан хүртэл алт хөтөлбөр хоёр байж юм байна. Яачлаа. Батлаачлаа улсын хурлаар. Тэр ерөөсөө ер нь бол Монгол улс энэ аж улсын эдийн засагт бол ашигтмалтай холбоотой бол эдийн засаг нь шууд ингэж холбоотой байх тийм улс орнууд их байдаг л да. Ялангуяа хөгжиж байгаа олон одоо буурай хөгжилтэй орнууд маш их байдаг ах юм байна. За тэгээд түүнтэй холбоотойгоор бид нар бол энэ геологийн шинжилгээ, ашигтмалын шинжилгээ эдгээрийг бол судалдаг байх юм байна. Тэгээд нэгэн ашигтмалаа хаана байж яаж үүссэн бэ гэдгийг тогтоож байгаа юм бид эрэл хайгуул хийгээд эдийн засгийн тооцоог нэгээд тэрийг авч ашиглах. Энэ асуудал бий болгодог байх юм байна. Түүнтэй холбоотойгоор бол ашигтмалын ордын эдийн засгийн үнэлгээ ашигтмалын ордыг ашиглах технологи, баяжуулах технологи гэсчээ энэ одоо юу н шинжилгээ хаалгаагаар холбогдоод явцдаг байх юм байна. Энэ утгаараа бас геологийн шинжилгээ бол нэг талаасаа геохим, геофизик, геостатистик буюу геоматематик гэсэн үндсэн одоо байгалийн шинжилгээний 3 суур болох энэ 3 үндсэн зүйлийг бол өөртөө үргэлж аваад явж байдаг. Нөгөө талдаа болохоор өрөмдлөг болон уул уурхай үйл ажиллагаа болон баяжуулалт бол энэ техникийн үйл ажиллагаанууд бол муу өөртөө шингээж явж байдаг. Нэг талаас харахад бол байгалийн шинжилгээ нөгөө талаас харахад техникийн шинжилгээ гэсэн хосолмол ийм онцлогтой байдгаараа бас онцлог ийм одоо шинжилгааны салбар юм аа. За тэгээд яг нь ер нь бол ашигтмалтыг судалснаар яах юм бэ гэхээр ашигтмалт маань өөрөө одоо технологийн буюу үйлдвэрлэлийн түүх юм байна. Ашигтмалт байхгүйгээр бол ямар ч үйлдвэрлэл явахгүй гэсэн юм аа. Тийм учраас бол технологийн түүхийн эдийг судалснаар цаашид бол материал судлал тийм ээ. Материал боловсруулалт улмаар бол техник технологи хөгжүүлэхэд бол маш их чухал ач холбогдолтой байдаг байх юм байна. За тэгээд ер нь бол яг нь шинжлэх ухаан технологи өндөр технологи хөгжснөөс хамаарат бол шинжлэх юу ашигтмалтын хэрэглээнүүд шал өөр болж байгаа. Жишээлбэл та нар Prius гэдэг нэг хос хөдөлгөөртэй мотортой машин гэдэг нэлээд мэдж байгаа хэрэг. Өнөөдөр Монголд бол маш их байна шүү дээ. Тэгэхээр энэ юу болохоор яг ашигтмалтаас болж дэлхийн
түүхэнд тийм ээ томоохон дайнч гэх юм уу, томоохон нээлт олдчих гэх юм уу гарсан юм түүх их юм. Жишээлбэл нь одоо Америкт болж ирсэн 1700-аас 1800 оны дамжаад 200 гаруй жил үргэлжилсэн Америк Мексикийн дайн гэж та нар сонсч ирсэн баг те. Энэ бол ерөөсөө алт гэдэг юмны хойноос удараад одоо хийжсэн дайн байх юм. Тэгтэл 1992 онд бол цөлийн дайн гэж нэрлэгддэг Кувейт руу нөгөө нэг Америкт ийсэн дайн байдаг шүү дээ. Энэ бол яасан бэ гэхээр газрын тосноос хийсэн дайн байдаг тийм ээ. Тэгэхээр яг энэ үетэй холбоотой бол технологи хөгжсөн орнуудад юг судалж эхэлсэн бэ гэхлээр газрын тосгүйгээр явах машиныг хайж эхэлсэн байна. Төрөл бүрийн аргуудаар одоо судалж эхэлсэн. Бразил улс бол нөгөө радиус нэг юм ургамал тариад тэрийгээ нэрээд бензин гаргах энэ технологиг амжилтанд хүргэсэн байдаг бол Япон улс болохоор цахилгаанаар хөдөлдөг моторыг амжилтанд хүргэсэн байдаг. Тэгээ 2000 оноос хойш бол хос хөдөлгөөртэй мотор буюу тийм ээ ийм юутай цахилгаанаар явдаг моторыг бол цахилгаан бензин хоёрыг хосолж явдаг юм моторыг бий болгосон. Тэгээд тухайн үедээ бол нэг моторыг үйлдвэрлэхэд бол 1 кг диспросиум гэдэг юм газрын хавар элемент хэрэг болдог байсан. Тэгээд Toyota компани бол жилд 30,000 машин үйлдвэрлэхэд 30,000 кг диспросиум гэдэг одоо мотор хэрэг болж байгаа жишээ. Тэр үүнийг олохын тулд дэлхийн хэмжээнд эрх байгууллага хийжсэн ийм төвхтэй байх жишээтэй. Гэх жишээтэйгээр ашиглалтын нь болохоор цаг хугацаагаа дагаад технологийн хөгжлөө дагаад хүн продуктыг бидний хэрэглэж байгаа хэрэглээгээ дагаад бол одоо шаардлага нь өөрөөр болж түүнтэй холбоотойгоор бол судалгаа нь бол өөр төвшөнд очиж ирсэн юм төвхтэй байдаг юм байна. Энэ дээр бол яг жишээ олгоод энэ 2010-аас 12 онд бүр хичнээн одоо алтны үнэтэй харьцуулах бол хичнээн өндөр болж ирсэн жишээнүүд бол энд харуулсан байх юм байна. За цаашлуулаад 2020 он хүртэл бол энэ юу газрын хавар элементийн хэрэглээ гэх юм жишээлбэл диспросиум, неоди, латан зэрэг метал бол асар хэрэгцээтэй байгаа нь эндээс харагдж байгаа юм байна тийм ээ. Мөн цаашлуулаад харах юм бол агаарын бохирдол үүнтэй холбоотойгоор үүсэж байгаа төрөл бүрийн экологийн асуудлыг зохицуулахын тулд сүүлийн үед яаж юм гэхээр батарейг их ашиглах болсон. Тэгэхээр тэр батарейгаар яаж юм гэхээр ерөөсөө жижигхэн батарейгаар нэг айлын юуг цахилгааны хангамжийг одоо гарах тийм чиглэл судалгаануудыг хийж байна. Ялангуяа хөдөө малчтад зориулсан батарейны судалгааг хийж байна. Түүнтэй холбоотой литий батарейг судалж байна. Түүнтэй холбоотой литий гэдэг одоо ашиглалтын үн маш их өсөж байна тийм ээ. Түүнийг судлах одоо хаана байна, ирж хайх асуудлыг өсөж байна. Тэгэхээр энэ хүү одоо нөлөөдлүүд бол манаас одоо мэрэгчд бол юу нийгэмд юм нөлөөлөг үзүүлж байгаа салбар юм аа гэж ерөнхийд танилцуулга хийгээд үл юм. За цаашдаа за тэгвэл нь одоо энэ хүү судалгаагаа хэрхэн сургалттай холбох вэ гэдэг талаар хэлээд аваад үзье. Тэгэхээр миний бие бодлогын шинжилгээний технологийн сургуулийн геологи боловсрол сургууль дээр байдаг Ашмалтын судлал гэдэг нь судалгааны профессорын багийн одоо хүн байна. Тэгэхээр манай энэ баг дээр бол 3-4 нэлээд томоохон төслүүд хэрэгжиж байдаг. Тэгээд түүний нэг жишээ бол энэ мөнгө махын цэцгэлбэрийн ордод мэдлэгээ хэдийн төдийн судалгаа гэсэн энэ судалгаагаа энэ маань болохоор уулуурхай хүн үйлдвэрийн яамны захиалгаар шинжилгээ технологийн сангийн одоо санхүүжилт дээр манай сургууль дээр хэрэгжиж байгаа юм төсөл юм байна. Тэгэхээр энэ хүрээнд бид нар юу хийж байна гэхээр яагаад энэ өмд махын цэцгийн эхтийн төсөл судалгаа хийх шаардлагатай болсон бэ гэхээр өнөөдөр оюун толгой гэдэг том орд бид нар одоо хайгуулчид бид нар олж нээлээ. Энэ орд бол нөөцөөрөө дэлхийд 1/8 болох юм том орд байна. Тэгэхээр үүнтэй холбоотой бид нар ухаад зүгээр нэг 0.3% агуулгаж байгаа зэсийн нэг 23% толгойд хятад руу зараад байх юм уу? Эсвэл энийг 99.99% одоо тийм ээ зэс олгоод тэрүүгээр мөн энэ одоо энэ компьютерийн бүтээгдэхүүнүүдийг плитүүд байдаг ш нэмгэнтэй тэрэнд бол зэс уцаар дандаа энэ цалгаануудыг холбож өгсөн байгаа шүү дээ. Иймэрхүү юмнууд хийгээд одоо нэмэн үлдэхийг Монголдо шингээгээд тэр үйлдвэрүүдээр манай залуучууд ажиллаа тийм ээ. Бүх ашиг нь Монголдо үлдээд ингэж байх юм уу гэсэн юм. Маш том судалгааг бол 2013 онд хийсэн байдаг. Үүнийг хийхдээ болохоор Японы JICA гэдэг байгууллагатай хамтарч хийгээд ер нь бол өмнө Монголын хэмжээнд бол зэсийг одоо хайлуулах үйлдэл тийм ээ 99% зэс гарах ийм үйлдвэрийг барих зүйтэй юм аа. Үүнтэй холбоотой Монголын засгийн газар бол ийм арга хэмжээг авах хэрэгтэй. Болсон хүчний хувьд бол ингэж бэлтгэж байгаа юм байна гэд манай геологи боловсрол сургууль дээр ирж судалгаа болоод явсан юм тайлан байдаг л та. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор хэрвээ оюун толгой дээр хайлуулах үйлдэл барих юм бол зөвхөн оюун толгой үйлдвэрийг ашиглаад нэг 50-60 жил ажиллаад дуусчих шүү дээ тийм ээ. Хайлуулах үйлдвэрүүд бол асар хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг учраас 100 жил, 200 жил түүнийг доктортой ажиллах болцоог хангахын тулд Өнд Монголд өөр ямар болцоо байна гэдэг энэ төслийг бол санаачилж өөртөө санаачилж өөрийнхөө сар яамд өгч тэрүүгээр энэ төслийг авсан юм байна. Тэгэхээр энэ төслийн шинжилгээний гол ашиг бүгд нь юу вэ гэхээр өнөөдөр Монгол бол энэ
Евразийн газар яг төвд байгаа. Их газар дээр байгаа байхгүй юу? Тэгтэл өнөөдөр дэлхийн хэмжээнд засгийн том орнууд байгаа газар бол Өмнөд Америк болон Хойд Америк Анд кордильерийн нуруунуудын хэмжээнд байдаг. Энэ маань яаж юм гэхээр архан өнгөс нэрлэгдэх Номхон далайн плит нь энэ Өмнөд болон Хойд Америкийн плитэд орж сургаж байгаа энэ үйл ажиллагаатай холбоотой асар олон төсөлсөн байгаа байхгүй төсөө ордог. Тэгэхээр бидний төслийн гол шилжихааны ач холбогдол Монгол улсад 300-аас 370 сая жилийн тэртээ энэ Өмнөд болон Хойд Америктэй адилхан юм тогтцтой байсан байна. Тэр үед бол Өмнөд Монголын хэмжээнд нэлээд их хэмжээний засгийн ордод үүссэн байна гэсэн ийм шилжихааны ач холбогдол гарч байгаа. За практик ач холбогдол нь болохоор оюутлахын орцтой бол эцэг бүрэлдэхүүн төстэй байна. Хайлуулах болон баяжуулах технологиуд нь төстэй байна. Тийм учраас цаашид бол хайлуулах үйлдвэр байж гэсэн тохиолдолд түүхийд нь болохгүй бүрэн боломжтой байна гэсэн практик ач холбогдол бас гаргасан байгаа. За тэгээд бас энэ гол зүйл нь болохоор энэхүү төслийн хүрээнд болохоор манай оюутнууд бол маш идэвхтэй оролцсон. Бид нар бол оюутнуудыгаа бол үргэлж хэрэг судалгаанд авч явж байна тийм ээ. Юу яаж байна хээрийн болон шинжлэх ухааны мөн сургалтын дадлгуудад бол оюутнуудыгаа дадлгажуулж явж байгаа. Тэгэхээр манай төслийн хүрээнд бол жишээлбэл 2 докторант, инх жаргал төр магна гэсэн 2 докторант байна. За магистрант бол 3 магистрант, 2 магистрант, нэг нь хамгаалсан хичээг байна. 3 магистрант энэ дээр хамгаалсан байгаа. За бакалаврын бол гол 3 бакалаврын бичсэн байна. Ер нь үнийн хэрэгтээ бол 6 бакалавр бол манай Өмнөд Монголын төслөөр ажиллаж хамгаалсан байгаа тийм ээ. Тэгэхээр энэ маань бол оюутнуудад маш их чухал ийм ач холбогдолтой байгаа. Мөн хээрийн судалгаанд явна гэдэг бол манай геологч хүмүүсийн хувьд маш чухал зүйл байдаг. Хээрийн судалгаанд явж явах үедээ бол геологч нар бол байгалийн төрөл бүрийн хатуу хэцүү үйл юутай процесстэй тааруулна. Дээр нь бол бас машин зам хэцүүд нь тийм ээ. Энэ бүх юмтай бол тодорхой оюутнууд бол биеэрээ харьцаж ингэж турш байх юм боломжийг олгосон байгаа. За дараагийн төсөл нь болохоор Монгол орны газрын аваар элементийг бүдэрч дэлгэхээс судалгаа. За энэ бол 2012 онд миний би өөрөө уулуурхай ямд төсөлд өгөөд дэлхийн хэмжээнд газрын аваар элементийг хайж байна. Цаашид бол хайх хэцэл гэдэг нь ер нь байна. Үүнийг Монгол улс судлаа гэсэн хүсэлтийн дагуу энэ судалгааг мөн хийсэн байгаа. Мөн бид нар оюутнуудаа дагуулж чихээр очиж бол энэ төрөл бүрийн хэмжээзүүдийг энэ чулуулгуудыг бол өөрийнх нь гараар бариулж хилээр нь долоолгож таниулна тийм ээ. Дээж материалуудыг аван шинжилгээ хийх жишээтэйгээр бол энэ ажлуудыг хийж явж байгаа. За энэ төслийн хэмжээнд бол хүн нэлээд олон хааны оюутнууд бол магистрийн болон бакалаврын судалгаануудыг хийсэн байгаа. Түүний дараагийн судалгаа төсөл бол манай багийн хэмжээнд хэрэгжиж байгаа Монгол орны эрс байгалийн суурь судалгаа буюу АТС газрын аваар элементийн судалгаа байна. Энэ маань болохоор та бүхэн сонссон бах Монголын болон Японы засгийн газрын хоорондын хэлэлцээрээр 2014 оноос бол инженер технологийн дээд боловсрол гэсэн төсөл шинжилгээ технологийн сургууль болон Монгол Улсын их сургууль дээр явагдаж байгаа. Энэ төслийн хүрээнд бол 3 төвшнгөөр болсон өрчин бэлдэж байгаа. Нэг нь бол КОСМ буюу мэрэгчлээ боловсрол тийм ээ. Нөгөөх нь болохоор энэ судалгаа хийдэг энэ болсон өрчмүүд байна тийм миний судалгаагаар. Нөгөөх нь болохоор бакалаврын сургалтад явж байгаа. Бакалаврын сургалтаар болохоор 2 дээр нь 2 ч гэдэг ийм сургалтууд явж байгаа. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бол би юуг зорьсон бэ гэхээр ер нь манад сурж байгаа манай сургуулийн залуу багш нар болон манад сурж байгаа залуу оюутнууд бол эрс байгалийн аливаа судалгааг автоолгын зэс болон газрын аваар элементийн жишээн дээр бол үндсэн суурь судалгааг хийгээд сурчих юм бол дэлхийн аль ч үндэст орчсон бол энэ чиглэлээр судалгаагаа хийгээд явах бүрэн боломжтой юм а гэсэн үгнээс энэ судалгааг энэ сэдвийг бол санаачилж төслийг авсан байгаа. За тэгээд энэ төслийн хүрээнд бол гол зорилго нь болохоор манайх бол залуучуудыг бол манай шинжилгээ технологийн их сургуулийн тэргүүлэх эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлтэй уялдаад бол шинэ материал нөөцийн технологийн инженерчлэл гэсэн энэ хэсэгт нь манай энэ эрсрэлэг материал судлалын хэсэгт нь болохоор манай төсөл хариад иж байгаа. За тэгээ энэ төсөлд маань доороо ийм олон салбарууд хуваагдаж хоорондын хамтын ажиллагаа явна гэсэн үг юм байгаа. Түүн дээр онцлог эдгээр жишээлбэл бид нар бол түүхэн үеийн судлаад түүхэн үедээ бол материал боловсролт болон технологийн багт шилжүүлэх юм тийм ээ. Үүн дээр нөхцөлөд бол эдгээр маань яг болохоор тэрийг боловсруулад техник технологи буюу багш танаас хөрөмжийг хийн. Тэрийг нь эргээгээд ашиглаад бол эрс байгалийн судалгаанд эргээд ашиглаа явах. Гэсэн иймэрхүү ерөнхий ийм хоорондоо уялдаатай ийм концепцээр энэ төслийг явуулж байгаа юм байна. За тэгээ энэ судалгааны үр дүнд бол бид нар түрүүн
тавьж ярьсан тийм ээ. Технологийн төвхийг буюу үйлдвэрийн төвхийг судлан түүнтэй холбоотойгоор цаашдаа бол Монгол улсын технологийн асуудлыг шинжилнэ. Өнөөдөр бол ерөнхийдөө яг манай Монгол улс чинь харьцангуй хүн ам багтай газар өргөн тийм учраас бол арчт мартмал болон геологийн тогтцолд сул судлагдсан. Тийм учраас болохоор яаж гэдэг тодорхой хэмжээгээр арчт мартмал уул уурхаагаас хамааралтай орон очоод байна л да. Тэгтэл бол Япон ч гэдэг юм уу, Герман ч гэдэг юм уу, Англи ч гэдэг юм уу энэ маш их өндөр хөгжилтэй орнуудын хувьд бол арчт мартмалын шаардлага байхгүй тийм ээ. Тэд нар бол юугаар бол оюуны одоо юугаар оюуны арчт мартмал зарч гэх юм да тийм ээ. Хөгжиж чадчихна. Тэгэхээр тэрийг хөгжүүлж байгаа гол барьер нь юу авах вэ гэхээр технологи гэсэн. Технологи гэсэн. Тэгэхээр энэ технологиг хөгжүүлэхэд бол үндэс төвхий арчт мартмал юм аа. Өнөөдөр Монгол улсын нөхцөл бол ийм зүйл тогтсон. За яг манай төслийн хүрээнд бол энэ 24 оролцохыг ерөнхийдөө бол ингээд энэ 3 жилийн хугацаанд бол би нэг 10-аад багш оюутан залуучуудыг Японд явуул, зарим нь болохоор 2 оюутныг магистрт тийм ээ. Тэгээ бусдууд энэ бол зэргийн сургалтаар 1 сараас 3 сарын хугацаатай явуулж тодорхой хэмжээгээр бол энэ өндөр түвшний лабораторийн багш хоног хөрөмжлөөр ажилд сурах ийм бодлогуудыг хийлгэж байгаа. Тэгээ энэ яагаад ингэж хийж байгаа вэ гэхээр энэ төслийн хүрээнд бол бид нар ийм хийн шинхэн орны багж авах нь байна. Semidex гэдэг ийм X-ray diffractometer буюу рентген фазын судалгаа хийдэг ийм багж авах нь байна. Semidex гэдэг материалын судалгаа хийдэг багж авах нь байна тийм ээ. Мөн electron probe microanalysis гэдэг мөн ялгаагүй юм биш. Нарийн химийн судалгаа хийдэг ийм багшнуудыг авах юм байна. Тэгэхээр энэ дээр бол бид нар бол залуучуудаа энэ төслийн хэмжээнд сургаж байна. Ингэж ясны үндсээр яг хэвлээ бид нар бол энэ манай төслийн хамт болон манай сургуулийн хамт бол шилхэн технологийн их сургуулийн хэмжээнд бол маш өргөн хэмжээний хамтын ажиллагаа төрөний миний хэлсэн интердисциплинари гэдэг энэ судалгааг бол хийх бүрэн боломжтой байгаа юм а гэж үзэж байгаа. Түүнээс гадна болохоор бусад одоо уул уурхайн салбарын яам тийм ээ. Тэгээд эдэмшлэгээний хүрээлэн хувийн ишлүүдээ ажиллаж болох юм. Тэгээд үүний үндсэн дээр бол манай шүтээсийн эрхэм зорилго болох инновац entrepreneurship гэдэг юмыг бол хөгжүүлэх юм хэдийн төлөв одоо хэдийн зорилготойгоор бид нар институт бэлтгэж явж байгаа. За ингээ хоёр асуудлын хувьд навч тавьж хэлэх юм байна. Тэгээд ер нь бол сургалт судалгаа үйлдвэрлэл гэдэг энэ гурван зүйл бол үргэлж хамт байх нь чухал юм гэж тийм ээ. Ер нь бол хамт байхыг хүн болгох зорж байгаа. Тэгсэн ирнэ тодорхой хэмжээгээр бол энэ зорилготой хүрч чадах байгаа юм. Тэгэхээр яг ер нь миний харж байгаагаар бол аливаа хүн бол тийм ээ одоогоо бас ингээд өөртөө анхаарах зүйл жишээлбэл гадаад эдний мэдлэгээ сайжруулж авах хэрэгтэй байна тийм ээ. За тэгээд лабораторийн багш тоног хөрөмжтэй авах юм бол энэ гурван судалгаа хийхэд бүр ойрхон болох юм байна тийм ээ. За тэгээд судалгааны арчаас сурталчилгааг илтгэл болон өгүүлэл байдлаар бол маш өргөн сурталчилж авах хэрэгтэй байна гэх жишээлбэл тийм ээ. Ингэж одоо ажиллах нь зүйтэй юм а гэж ингэж харагдаж байгаа. Тэгээ цаашдаа бол судалгааны үр дүн бичиж хэрхэн одоо өөрийнхөө судалгааны үр дүн хэрхэн сурталчлах вэ? Яаж бичиж хэвлэж нийтүүлэх вэ гэдэг талаар бол юу тавьж ярив тийм ээ. Жохоо хурдан ярьж яах нүггүй юу? Нэг хүн болгонд нэг дутагдал байдаг. Миний гол дутагдал хурдан ярьдаг дутагдал байдаг. Тэгээ хурдан байвал хурдан гэж хэлээрэй тийм. За тэгэхээр судалгааны үр дүн бичиж хэвлүүлэх. Тэгэхээр ер нь судалгааны үр дүн бол бичиж хэвлүүлэх юуг анхаарах вэ гэхээр эдгээр нэг 4-5 зарчмыг одоо авч байгаа. Анхаарч авах хэрэгтэй байна. Тийм ээ. Тэгэхээр яаж юм гэхээр ерөөсөө таны судалгааны үр дүн бол 1 тодорхой, 2 ил тод байх хэрэгтэй. За ямар нэгэн байдлаар шин мэдээлэл заавалчгүй агуулсан байх хэрэгтэй. За тодорхой санал шүүмж хүлээж авч явах хэрэгтэй тийм ээ. Тодорхой саналыг төвшүүлж авах хэрэгтэй, тодорхой шийдвэрлэлийг гаргаж авах хэрэгтэй. Эсвэл тэдгээрийг эргээгээд өөртөө судалгаанд тусгаж авах хэрэгтэй болох юм байна. За ямар нэгэн санал шүүмж байх юм бол тэрийг ямар нэгэн байдлаар зөв ойлгож дараагийнхаа судалгаанд заавалчгүй тусгах нь зүйтэй гэж ингэж үздэг байх юм байна. За тэгээ ерөнхийдөө бол альва энэ илтгэл юунууд бол өгүүлбэрүүд бол энэ шинжлэх ухааны хэлгээ заавчгүй бичигдсэн байна. Тийм ээ. Тэгээ зүгээр нэг хоорондоо ярьдаг янз бүрийн яриагаад байж болохгүй шүү дээ, тийм ээ. Тодорхой стандарттай юм шинжлэх ухааны хэлгээ бичигдсэн байх хэрэгтэй байна. Товч байх хэрэгтэй байна. Гэхдээ тодорхой байх хэрэгтэй байна. Ойлгомжтой байх хэрэгтэй гэсэн. Ерөнхий юм зарчмыг бол альва судалгааны сурталчилгаанд хэрэглэдэг байх юм байна. За тэгээ ер нь бол эрдэм шинжилгээний өгүүлбэрийг бичих гол зарчим бол Эмират зарчим гэдэг нь одоо барууныхны гол зарчим байгаа. Бид нар ч гэсэн бас Монгол дээр ч гэсэн энэ зарчмын дагуу явж явдаг. Баримтаж явж байгаа. Тэгэхээр энэ дээр юу байдаг гэхээр introduction, methods, results and discussion гэдэг юм ерөнхий 4 зарчим байна шүү дээ. Оршил, аргачлал, үр дүн, хэлцэл ийм байна. Тэгэхээр оршил гэж юу вэ гэхээр ерөөсөө оршил дээр бол ямар юм судлав? Яах гэж судлав тийм ээ? Энийг бичдэг байна.
За аргачлалаар юу хийчих вэ гэхээр ямар аргачлалаар ямар одоо юу яаж судлах тийм ээ? Ямар багчаар юуг нь судлах. Тухайн багчаараа судлахын тулд юуг нь одоо ямар бэлтгэл ажил хийвч гэдэг юм. Ямар стандартыг баримтлуулж гэдэг юм. Ийм зүйлүүд нь аргачлалаар зааж өгчдөг байх юм байна. За үр дүнгийн хувьд болохоор яах вэ гэхээр тухайн одоо судалгааг хийгээд ямар үр дүн гарсан гавь нэг үрчлэн бичнэ. Амжилттай ч байсан байж болно, амжилтгүй ч байсан байж болно. Тийм ээ, амжилтгүй тохиолдолд ямар учраас амжилтгүй байсан. Тэгээд тэр нь тэгээд амжилтгүй байсан учраас дараагийн үе шатах болох энэ аргачлалыг бол авч амжилтанд хүлээж гэдэг юм уу. Иймэрхүү тайлбаруудыг бол заавчгүй оруулсан байх хэрэгтэй байдаг байх юм байна. За хэлэлцүүлэг дээр болохоор ерөнхийдөө энэ судалгааны үр дүн дээр та юунд төрөв тийм ээ? Яг юунд төрөв? Тэрийг бол үр дүнтэйгээ нийлүүлээд асуулаад заримаа ямар нэгэн маш сайн судлагдсан тодорхой загварчлаар тодорхойлсон дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн ийм зүйлүүдтэй харьцуулаад түүнтэй ижил юм юу байна, өөр юм юу байна гэдгийг бол гаргаж бичиж хэрэгтэй байх юм байна. Яг эрдэм шинжилгээний өгүүлэлт болон одоо өөрийнхөө судалгааны үр дүн илэрхийлж байгаа, бус сурталчилж байгаа хэд хэдэн ийм арга замууд байдаг юм байна л да. Тэгэхээр одоо эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж эрдэм шинжилгээний олон улсын сэтгүүлд гаргаж бас сурталчилдаг байх юм байна. Эсвэл одоо нэгтгэл өгүүлэл байдлаар тийм ээ бас бичиж сурталчилдаг байх юм байна. За эсвэл эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураанг манайх абстракт гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр ямар нэгэн эрдэм шинжилгээний олон улсын хурлч юм уу хуралд илтгэл тавиад тэр илтгэл тавьсан илтгэлийнхээ тухай товч танилцуулгыг бичиж одоо ингэ сурталчлах нь тийм ээ. За тэгээд ямар нэгэн хурлын бас мэдээ энэ юунууд ахна тайлбар байдлаар хэлцүүлж болох нь тийм ээ. А тэгээд мөн зарим нэг сүүлийн үед ялангуяа бол эрдэм шинжилгээний олон улсын хурлуудын одоо илтгэлийн хураангууд extended abstract уу арай нэг дэлгэрэнгүй өргөтгсөн гэсэн юм хэлбэрээр 4-6 хязгаарууд авдаг болсон байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар бол ерөнхийдөө бол олон түмэнд өөрийнхөө судалгааг сурталчилдаг байх юм байна. За тэгээд эрдэм шинжилгээний өгүүлэл байна тийм ээ. За эрдэм шинжилгээний өгүүллийн хувьд бол ямар шаардлага тавьдаг вэ гэхээр ер нь бол өмнө нь хэвлэгдэж байгаагүй материал байх хэрэгтэй. Хин нэгэн хүний эмийг ч юм авч хийж болохгүй юм тийм ээ. Хаа нэгэн газар өөр газар хэвлэлцсэн юм дахиад нэг өөр газар өгч болохгүй. Тухайн бичиж байгаа өгүүлэлтэй холбоотой датанууд бол анхдагч шинэ байх хэрэгтэй гэсэн үг байна. За тэгээд ямар нэгэн туршилт хийгээд ямар нэгэн асуудлыг шийдсэн байх юм бол тэр туршилтыг хийсэн аргачлалаа маш тодорхой бичих хэрэгтэй. Яагаад вэ гэхээр дараагийн хүн тэр аргачлалын дагуу туршилт хийхэд ойлгомжтой байх хэрэгтэй. Энэ зарчмыг баримтдаг байх юм байна. За тэгээд энэ дээр яг нь өөр юунд хэвлэлсэн юм аа өөр хэвлэлт хэвлэж болохгүй тийм ээ сэтгүүл. Жишээлбэл манай нэг оюутан байсан л да Японд сурж агаад Монголын сэтгүүл зүгээр амарчлаад монгол хэл дээр нэг өгүүлэл хэвлэлсэн. Тэгсэн чинь яг төгсөх болсон чинь нөгөө яг тэрнтэйгээ ижил өгүүлэлээ нэг англиар нь Японд хэвлүүлэх болсон чинь нөгөө монгол юу болохоор доторх агуулгын ижилхэн хэлэн л өөр байсан байхгүй. Тэрнээс болоод нөгөө докторийн ажилд 6 сарын одоо хойшилж ирсэн юм. Гашин түүхтэй байдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэрэн дээр бол маш анхаарч авах хэрэгтэй байна тийм ээ. За дараагийн нэг өгүүллийн төрөл нь болохоор нэгтгэл өгүүлэл буюу review paper гэдэг байгаа тийм ээ. Ямар нэгэн байдлаар бол дүү шинжилгээ хийсэн. Өөрөө шин дата гаргаагүй ч гэсэн өөрөөр олон улсуудын датануудыг нийлүүлээд за энэ хүн ингэж хийж जैन тэр хүн тэгж хийж जैन энэ хоёрыг нийлүүлээд хараад үзэх юм бол энэ зүйл энийг илэрхийлж гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар бол дүү шинжилгээ хийсэн өгүүлэлийг бас бичиж болдог байх юм байна. За тэгээ бас ямар нэгэн байдлаар энэхүү дүү шинжилгээ хийсэн өгүүлбэрүүд шинэ онол, шинэ санааг гаргаж идэг юм утгатай байх юм байна. За тэгээд хураангуй тийм ээ абстракт гэж манай ярьдаг. За абстракт нь бол яг шинэ мэдээлэл агуулж байгаа боловч заавчгүй тэр нөгөө эрдэм шинжилгээний өгүүлэлтээр тавьсан байгаа шиг анхны шинэ материал байх хэрэгтэй гэж шаардлагатай байх юм байна тийм ээ. Тэгээд ямар нэгэн судалгааны ажлын товч танилцуулга байж болдог байх юм байна. За эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн бас хураангуй байж болдог байх юм байна. За өргөтгсөн абстрактыг би түрүүн бас тавьж хэлсэн тийм ээ. Сүүлийн үед бол энэ олон улсын хурлуудын илтгэлүүдийг бол энэ өргөтгсөн абстрактыг нэлээд авдаг болсон. За тэгтээ бол өргөтгсөн абстрактыг болохоор эрдэм шинжилгээний өгүүлэл гэж авч үздэг. Тэрийг нэг анхдагч бүтээр тооцохгүй нэг хэлсэн байгаа. Яг нь нэгэнт өргөтгөж авч байгаа учраас ямар нэгэн туршилт юм уу тийм ээ шинжилгээ хийсэн мэт тэр нь арай дэлгэрэнгүй олон одоо мэдэгдэхээр танигдахаар бичигдсэн байх хэрэгтэй юм байна. За иймэрхүү байна. Дараа нь болохоор за эрдэм шинжилгээний өгүүлэлийг хэрхэн бичих вэ гэдэг юм тийм ээ.
тийм асуудлыг ерөөсөө гаргаж ирдэг тийм. Энэ бас анхаарах хэрэгтэй. Маш том алдаа гарч ирэх гэсэн. За тэгэхээр энэ маань яаж ийм гэхээр яг эзэмшилгээний өгүүлэлийг тодорхой юм дараалтаагаар бас бичиж авдаг байх юм байна. Тэгэхээр бүтэн ийм өгүүлэл байлаа гэж үзэхэд бол эхлэлийн хэсэг, дунд хэсэг буюу өрнөлийн хэсэг, төгсгөлийн хэсэг, дуусах хэсэг гэдэг юм үндсэн юм. 3-4 юм одоо параграф амьд авч үзэж байна тийм байна тийм ээ. Тэр яг эхлэлийн хэсэгт юу анхаарах гэхээр эхлээд юуны төрөнд бол орчлоо гаргах юм тийм ээ. Орчлоо гаргах хэрэгтэй. Энэ орчлог дотроо болохоор ерөөсөө энэ яах гэж энэ судалгаа хийж байгаа юм бэ гэдгийг бичих хэрэгтэй. Тэрний тулд яаж яах гэхээр нөгөө судалгааныхаа зорилго, үндэслэл, шаардлага тийм ээ. Бусад яг тэрийн мэдээлэл энэ бүхнийг бол харуулж тайлбарч өгсөн байх шаардлагатай байдаг байх юм байна. За дараа нь болохоор дунд хэсэг буюу өрнөлийн хэсэг орж ирдэг тийм ээ. Өрнөлийн хэсгээр болохоор аргачлал орж ирж байна. Судалгааны үр дүн орж ирж байгаа. Тэгэхээр аргачлалын хэсгээр бол ерөөсөө маш дэлгэрэнгүй ч гэсэн. Хэрвээ та шинэ туршилт хийсэн бол тэр туршилтынхаа бүр дараа нь тийм ээ. Одоо жишээлбэл бид нар ингэж байгаа. Жишээлбэл миний хувьд ингээд аваад үзэхэд Японд очиж доктор хамгаалсан. Япон улс гранит гэдэг чулуу ховор байдаг. Миний очсон сургуульд болохоор ихэнх нь атолын чулуу, вулканитик одоо судалдаг улсууд байсан. Тэгтэл миний дээжүүд зөвхөн гранит дотроо циркон их агуулдаг гранит байж таарсан. Тэгэнгүүт нөгөө чулууга эхлээд ингээд гурил шиг нунталж байгаа. Нунтагсныхаа дараа уусгаж байгаа байхгүй юу? Уусгахын тулд яаж юм гэхээр хөхрийн хүчил, хайлуур хүчил, давсны хүчлийг тодорхой ийм юутайгаар, найрлагатайгаар, дис дараалтайгаар нөгөө чулуун дээрээ нэмж нэг төрөл бүрийн одоо олон тавцсан үйл ажиллагаагаар ингэж уусгадаг л та. Тэгтэл яаж юм гэхээр нөгөө Японуудын хэрэгжилжсэн тэр дандаа вулканитын чиглэлээр ингэж юу яадаг. Гатуулын чиглэлээр одоо судалгаа хийдэг улсуудын тэр гатуулын чулууг уусгадаг тэр химийн нөгөө хүчлүүдийн хоорондын хамаарлууд нь шал өөр байсан байхгүй юу. Тэгээд уусч өгдөггүй нөгөө борчин маань. Уусах гээд нэгэн хүчээр үзээд амраар хайлуур хүчлийг одоо жишээлбэл тийм хайлуур хүчлийг ярихад та нар ойлгож байгаа байх үү тийм. Арай анхиухан өдр хийчихэнгүүт тэр нөгөө нэг юун доктор маань уусмал доктор маань хөнгөн цагааны ийм силикат маягийн тусгай юм өөр бодис үүсчдэг. Тэр лүүгээ яадаг вэ гэхээр циркомерконыг өөртөө шингээгээд аваад үүсгэждэг. Түүнээс удаад яаж юм гэхээр найрлага маань буруу гарч чаддаг. Найрлага буруу гарч байгааг яаж мэдж байгаа вэ гэхээр нөгөө олон улсын стандартаар харьцуулаад ингээд шалгаад байгаа юм. Гэх жишээлбэл ийм асуудлууд гардаг байхгүй. Тэгэхээр энийг яаж одоо жишээлбэл энэ боржиг уусгахын тулд ямар одоо аргачлалыг хийсэн бэ гэхээр маш олон дахин тэр туршилтуудыг хийж байгаа юм л та тийм. Тэгэхээр жишээлбэл нь одоо 3% гэдэг юм уу 0.3% гэдэг юм уу давсны хүчлийг 3 тусалж гэдэг юм уу тийм. Одоо тэгээд юуны хүчлийг хөхрийн хүчлийг 5 тусалж гэдэг юм уу. Хайлуур хүчлийг 3 тусалж гэдэг юм уу хийгээд ингээд сайн гутгаад одоо дулаан температурд ингээд 40-50 цаг байлгаад тэгээд дараа нь эргээгээд одоо юм билетгэн дээр халуун билетик дээр тавьж ууршуулад гарсан дээр нь эргээд хайлуур хүчлээ тэдийг хийгээд гэдэг нэг хүчлэн бичээд тэрийг одоо тэмдэглэж байгаад яг эцсийн хамгийн сайн одоо чиний зөв үр дүн гарснараа авч өөрийнхөө энэ судалгаанд одоо өгүүлэлд оруулж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бүх процедураа одоо бичиж харуулна гэсэн үг юм. Ийм зүйлийг бол тэгэхээр энэ яаж ихээр дараагийн хүн яг надад адилхан чулуугаар ч юм уу тийм ээ ингээд туршилт хийхэд тэрний аргачлалаар нэгээд явж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Ийм зүйлийг бол маш өргөн одоо оруулах хэрэгтэй. За тэгээ яг ерөнхийдөө бол тэр бичих дараалал дээр болохоор явган нэгэн процедур хийсэн үйл ажиллагаа саяны за юугаа 0.7 микрометр хүртэл юу яалаа нутаглаа шиг юм уу тийм ээ чулуугаа. Тэрний дараа бол хайлуур хүч хэдэн процентыг хийж тэгж уусгалаач гэдэг юм уу тэрийг дандаа юм өнгөрсөн цагаар бичдэг байх юм тийм ээ өнгөрсөн цагаар. За хэрвээ багш тоног төхөөрөмж одоо тийм багжийг ашиглаа. Одоо юу гэдэг феногамат 261 гэдэг одоо юуны масс спектрометрийн багжийг ашигласан байх юм бол энийг бол одоо цагаар бичих юм тийм ээ. Яг тэгэхээр энэ маань үргэлжил хэрэглэгдээд явах юм шүү дээ. За энийг бол анхаарах юм тийм ээ. За тэгээ нийгмийн шинж ухаан болон боловсрол эрүүл мэндийн психологи хэлбэрт салбарлах тодорхой асуудлын талаар бол маргааныг шийдвэрлэх гэдэг юм уу маш их нөгөө годомжинд байгаа энгийн улсуудаас санал асуулга асуух гэдэг юм арай өөрмөц юм судалгаануудын аргачлалыг ашигладаг тэрийг бол заавчгүй бас харуулдаг байх юм байна тийм ээ. За тэгээ байгалийн ухаан болон инженерийн салбарт бол стандарт гэдэг юм маш чухал байдаг.
одоо таны хийж байгаа судалгаа бол ямарваа нэгэн байдлаар бол ямарваа нэгэн стандартыг бол заавч багсан байх хэрэгтэй. Энийг бол анхаарах юм тийм ээ. За тэгээ үр дүн лөө дараагийн үр шатууд энэ аргачлалаар бол шинжилгээгээ хийгээд тодорхой хэмжээний үр дүнгууд гараад ирлээ тийм ээ. Тэгэхээр энэ үр дүнгийн хэсгийг яаж очих вэ гэхээр зарим улсууд бол шууд тэр доор нь үр дүнгээ яриад тэгээ энэ үр дүн бол иймийг илэрхийлж байна гэдэг дүгнэлт рүү ороо явчихдаг. А зарим улсууд бол зарим өгүүлбэрүүд яадаг вэ гэхээр үр дүнгуудаа нэг хүчлэн дурдчихдаг. Тэгээд дараа нь болохоор дүгнэлт нь болохоор хилцүүлэгдээр ороо явчихдаг. Гэвч тэгээд өөр байдаг байна тийм ээ. За тэгээд үр дүнгууд ерөнхийдөө график зураг, бүсдэгт зураг ийм одоо диаграм хэлбэрээр илэрхийлэх нь маш чухал байдаг байна тийм ээ. За дараа нь болохоор төгсгөлийн хэсэг буюу үр дүнгийн дүн шинжилгээ, data interpretation гэсэн энэ дүн шинжилгээ хийх юм байна. Мөн хилцүүлэг буюу одоо шийдвэрийг гаргах юм байна тийм ээ. Үр дүнгийн шийдвэрийг гаргах юм байна. Тэгэхээр судалгааны үр дүн дүн шинжилгээ хийхээр хин гэдэг маань юу гэж хэлж байна гэхээр ерөнхийдөө энэ судалгааны үр дүнтэй холбоотой ямар одоо онлын таамаглал байна. Тэрийг баталж байна уу, батлахгүй байна уу тийм ээ. Батлахгүй байгаа бол яагаад батлахгүй байна ч гэдэг юм. Энэ болгоныг бол нэг үрчлэн бол бас харуулж явах байх юм байна тийм ээ. За энэ үр дүнгийн дүн шинжилгээтэй үзлээд бол дүнлэлтийг сүйд хийж болох юм байна. За үр дүн болон түүнтэй холбоотой гол амжилтуудыг харуулах нь байна тийм ээ. Гэвч тэгээд үр дүнгийн хэсэгт бол эдгээр зүйлүүдийг харуулах нь байна. За хилцүүлгийн хэсэг бол хамгийн хэцүү хэсэг байдаг. Хилцүүлэг дээр бол ер нь бол оногт эдийн шинжилгээний өгүүлбэр бичээд хэвлүүлэхэд бол редакцийн зөвлөл гэж тухайн сэтгүүл дээр заавчгүй байж байдаг. Тэгэхээр тэр сэтгүүл дээр бол яадаг вэ гэхээр энэ редакц хийж байгаа улсууд бол энэ хилцүүлгийн хэсгийг маш хардаг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол маш анхаарч маш олон зүйлийг судалж тийм ээ. Яг өөрийнхөө судалгаатай тохирч байгаа байх уу, тохирохгүй байх уу гэдгийг нэг үрчлэн дүн шинжилгээ хийж ингэж хилцүүлэг хийх асуудал маш чухал байдаг юм байна. За тэгээ үүн дээр бас мөн энэ хилцүүлгийн хэсэгт бол бас нэг анхаарах зүйл бол зөвхөн өөрийнхөө юм бичээд байж бас болохгүй тийм ээ. Минийхээр бол юм байна, тэр минийхээр бол тийм байна гэсэн дандаа тийм харьцуулсан дүгнэлтүүдийг бол заавчгүй давхар явж явах хийж явах хэрэгтэй байдаг юм байна. За тэгээд энэ хүү үр дүнгийн хилцүүлэгтэй холбоотой тодорхой хэмжээний практик хийж болох нь байна. Ямар нэгэн онолтой бол эсрэг санаануудыг гаргаж болох нь байна, тийм ээ. Иймэрхүү төрөл бүрийн одоо энэ асуудлуудыг шийдсэн хилцүүлэг хийж өгч байгаа юм байна. За өөрчлөлт нь одоо ер нь бол өгүүлбэг бичихтэй бол хит юм нуршуу эсвэл нөгөө нэг хавсарсан нийлмэл өгүүлбэр гэж нэрлэдэг шүү дээ. Одоо олон өгүүлбэрүүдийг нийлүүлээд нэг өгүүлбэр болгоцсон эдэр ингэж бичих бол бас их тийм оновчтой биш үү. Ялангуяа гадаад хэл дээр англи ч юм уу, япон ч юм уу хэл дээр өгүүлбэр бичиж байгаа хүмүүс аль болохоор тийм хавсарсан нийлмэл өгүүлбэрээс өөрөө хол байх хэрэгтэй. Бид нар чинь унган хэл биш болохоор тэрийг цаад уншиж байгаа хүн бол буруугаар ойлгох асуудал байдаг байх юм байна. За тэгээ ерөнхийдөө энэ судалгааны үр дүнд тодорхойлсон ямар нэгэн бодит баримт материал авах юм бол тэрийг заавчгүй хэлцүүлэлт оруулж ирээ тэрийг бол баталж байгаа эсвэл эсэргүүцэж байгаа тэр санаануудаа бол бас харуулсан байх хэрэгтэй байх юм байна тийм ээ. За онлын одоо юунуудаас хамаарат тухайн сэтгүүлүүдээс хамаарат ч гэх юм уу тухайн судалгааныхаа төрлөөс хамаарат ч гэх юм уу нэг бол маш их онол бичих шаардлага гардаг. Эсвэл маш тийм хийсвэр абстрактны юм зүйлүүдийг бичиж өөрийнхөө хийсэн судалгааг батлах юм шаардлагууд гардаг байхгүй. Тэгэхээр ийм зүйлүүд бас байдаг юм шүү гэдгийг зүгээр ингэж анхааруулж харуулсан байна. Ерөнхийдөө ялангуяа юм абстрактны юм юунууд онлын юм асуудлууд бол нийгмийн чиглэлийн асуудлууд аягүй их гардаг л да. Яг энэ байгалийн ухааны чиглэлээр ч гэдэг юм уу, инженер технологийн чиглэлээр хийж байгаа судалгаанууд бол ихэнх нь факттай, баримттай батлагдсан байх чиг хандлага их байдаг. За дүгнэлт бол нь ерөнхийдөө айлхаар манайх ингээд дүгнэлт ингээд айгүй их хичнээн хуудас юм ингээд өөрийнхөө үгээр биччихдэг байхгүй юу. Тэгээ тэрийг бол ерөнхийдөө айлхаар тэрнээс хол байх хэрэгтэй. Дүгнэлтээ бол ерөнхийдөө ингээд 4, 5, 6 нэг тийм параграф ч гэх юм уу тийм ээ хэсэгт ялгаад нэгтгэж ингэж дүгнэлтээ өгөх нь бол уншиж байгаа хүнд ч ойлгомжтой. Чиний өөрийн чинь ажлыг бол давхар баталгаад өгчдөг. Ийм сайн талтай байдаг учраас хитрхи их ингэж юу яаж дэлгэрэнгүй ношиж бичиж өгөөсө болохгүй юм аа гэдэг энэ бас
сануулсан байгаа хаа. Тэгээд өөр мөн ялгаагүй юу хамгийн сүүлд анхаарах зүйл бол дүгнэлтийг дуусгахад бол ямар нэгэн байдлаар энэхүү судалгаагаар ийм дүгнэлтийн зүйлээ цаашид ийм судалгааг бол энэ чиглэлээр хийх нь зүйтэй ч гэдэг юм уу иймэрхүү цаашдын санааг бол давхар харуулж явах нь зүйтэй юм а гэж бас ингэж үздэг байх юм байна. За тэгээд энэ эрдэм шинжилгээний өгүүлэл бичгэд бол энэ зураг, хүсэлт, диаграм, схем тийм ээ фото зураг гэдэг маш чухал байдаг байх юм байна. Эдгээр маань яаж ихээр таны хийсэн судалгааны үр дүн, хийсэн судалгааны явц, тийм ээ гарсан үр дүн, дүгнэлт, цаашдын ач холбогдлыг бол уншиж байгаа уншигч ойлгох гэдэг бол маш төвлөртэй байдаг байх юм байна. За тэгээд жишээлбэл энэ одоо 2002 онд миний одоо докторийн ажлын нэг хэсгийн одоо юу байна? Одоо жишээлбэл шинжилгээнийхээ үр дүн хүслэгтээр илэрхийлэхэд бол иймэрхүү байдлаар тийм ээ одоо КД хэрэг жишээ болон палагапалазын найрлагыг ингэж илэрхийлсэн байна. Ерөнхийдөө их эрдэм шинжилгээний сэтгүүлүүд бол хүслэгтийн нэрийг дээд талд зургийн тайлбарыг доод талд шаарддаг байна. Тэгэхээр хүслэгтийн нэр ерөнхийдөө дээд талд болдог байдаг байна. Энэ 2007 онд бичсэн нэг өгүүлбэг байна. Мөн ялгаагүй энэ хүслэгтийн нэрийг дээд талд байдаг байна тийм ээ. За тэгээд зураг бол маш сайн тодорхой бүх зүйлүүдийг бол танигдахаар тэгээд таны энэ зурган дээр энэ хэсэг юу илэрхийлж байгаа, энэ хэсэг юу илэрхийлж байгаа гэдгийг бол танигдахаас энэ тайлбарладаг гэдэг юм заавчгүй харуулж авах хэрэгтэй байх юм байна. Мөн тодорхой хэмжээгээр бол байршлыг бас харуулж ингэж инсет гэж ярьдаг тийм ээ. Ижлэл байдлаар энэ харуулах нь бас чухал байдаг. Жишээлбэл нь Евразийн их газар байна, тэрэн дотроо Төв Азийн Орегон бүс байна, тэрэн дотроо Монгол улсын нэм байна. Монгол улс дотроо энэ байрлаж байгаа тийм ээ. Тэгээ энэ маань болохоор биологийн тогтцоог ийм байгаа гэсэн байдалтайгаар бол ингэж одоо маш байршлаад ингэж харуулж өгөх бас сайн байдаг байх юм байна. За мөн ийм график диаграмуудыг зохио бас их хийдэг. За энэ маань болохоор яаж юм гэхээр жишээлбэл үүнийг хараад болвол судлаач хүн болвол тийм ээ. Одоо изохрон гэж бид нар татчих байгаа. Яаж юм гэхээр цаг хугацаа явах тутам Рубидигийн 87 гэдэг стаб стронцомын 86 гэдэг стаб шилжиж байдаг. Энэ зүй тогтолт дээр үндэслээд тухайн чулуулаг хичнээн сая жилийн өмнө үүссэн бай гэдэг тогтоодог юм арчлал байдаг. Тэгэхээр эдгээр маань изохрон буюу нэг юм шулуун дээр бууж өгчөөл нь миний судалгаа шинжилгээ бол маш их зөв. Яг нэг их үүсвэртэй энэ чулуугаас авсан одоо энэ дээжүүдээр судалгаа хийсэн байна. Энд гарч байгаа энэ мас буюу энд үүсэж байгаа энэ үнцэг энэ стронцомын эцтабийнх нь анхдагч харьцаа бол зөв байсан байна гэдэг нь харагдаж байгаа жишээ байх юм байна. За мөн ялгаагүй жишээлбэл надад иймэрхүү байдлаар диаграм дээр ботаник гарны буюу гатуулын номын өөрчлөлт одоо үүссэн байна ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл бол их газар дотор үүссэн байна ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бол өөрсдийнхөө нөгөө судалгааны үр дүнүүдийг бол диаграм граф байдлаар харуулна. Түүн дотроо болохоор энэ бол миний өөрийн зохиолсон диаграм биш. Энэ Pierce гэдэг бол Julian Pierce гэдэг энэ англи эрдэмтэн байдаг. Энэ бол 1984 онд ерөнхий дэлхийн хэмжээний зүй тогтолцоог гаргасан байгаа. Тэр зүй тогтолцоо дотор миний судалж байгаа чулуу энэ хэсэгт байна гэдэг жишээ харуулж байгаа. Гэх жишээлбэл одоо жишээлбэл энэ 2007 оны пейперээр лампрофир гэдэг энэ чулуу маань болохоор дэлхийн бусад лампрофиртай харьцуулахад бол арай одоо миний хувьд бол газрын уур элементээр арай хөнгөн элементээр арай ядуу, хүнд элементээр бол электрик хэмжээд татсан, магнум бол арай өвөрмөц энэ найрлагатай магнум байж гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар бол үн шинжилгээ хийж зургуудыг бол маш сайн тайлбартайгаар бичиг дотор бол ишил хийж ингэж оруулж явах хэрэгтэй байна. За энэ бол 2014 онд бол Кюшугийн их сургуулийн хамт олондоо хийсэн судалгааны зүгээр нэг хэсэг байна л да. Тэгэхээр энэ дээр бол EPMA гэдэг төрөнд нэг хальт дурдсан нэг багж байгаа. Тэрүүгээр хийсэн шинжилгээ юм байна. Тэгэхээр энэ юу анар гэсэн нэг юм ганц эрдэс дотор анарыг та нар мэдэн шүү тийм ээ. Дотор ингээд бид нар харахад ингээд зүгээр анар харагдаж байгаа боловч ингээд маш одоо энэ 1 мм хэмжээтэй шүү тийм ээ. Энийг ингээд электрон проб микроанализээр аваад үзэх юм бол дотор нь одоо плагакалац ч гэдэг юм, кианид ч гэдэг юм маш олон төрлийн юунууд орцсон байгаа бол таньж мэддэг байх юм байна. За нэг иймэрхүү байдлаар өөрөлдөө яг ялангуяа хилцүүлгийн хэсэгт бол тухайн судалгааны үр дүнгээр бол дэлхийн аль хэсэгт ямар үйл ажиллагаа явагдахад энэ хэсэг үүссэн байх юм бэ гэдэг нь ингэж загварчилж бас харуулдаг байх юм байна тийм ээ. Их жишээ тэгээд жишээлбэл өгүүлбэрийг дуусгахад бол заавалчгүй талархал бичих ёстой. Жишээлбэл энэ юуны хувьд тийм ээ өгүүлбэрийн хувьд бол JICA болон Японы Японы нөө босрлын яам хоёр болон санхүүгийн хэмжлэг үзүүлсэн талархлаач гэдэг юм тийм ээ. Энэ болохоор жишээлбэл Монгол ажиллахад бол гэрэл баахар нар бол одоо бидний судалгаад туссан баярлаач гэдэг юм. Иймэрхүү байдлаар бол хэрвээ таны судалгаанд ямар нэгэн
асууж дэмжсэн байх юм бол тэрийг заавчгүй харуулж авах хэрэгтэй байх юм байна. Тэгээ ашигласан ном зохиолыг бол заавчгүй харуулна, өөнийг бол мөн бичиглэл дотор бол заавчгүй холбож өгсөн байх хэрэгтэй. Түрүүн жишээлбэл тэр зурган дээр Жулиан Перс 1984-гээр бичсэн байлаа гэхэд тэр нь болохоор ашигласан зохиол дээр бол заавчгүй ингэж орж харагдсан байх хэрэгтэй байна. Жишээлбэл надад тийм ээ энэ байдаг харж авах хэрэгтэй юм байна. За хураалтын хувьд бол жишээлбэл надад ерөнхийдөө ихэнх тохиолдолд бол ялангуяа эрдэм шилгээний хурлуудын хураанга бол нэг хуудас шаарддаг. Тэрэн дээр keyword уярлахөр өгүүлэг оруулсан байдаг. Ерөнхийдөө ямар судалгаа хийсэн, ямар үр дүн гарсан, юуг илэрхийлж байгаа гэдгийг маш товч нэг хүсэл багтааж энэ програмаар бичиж өгдөг байх юм байна. Аяахан нэг илтгэлийн нэрийг бол маш товч тодорхой хэн ч харсан ойлгохгүй өгч явах хэрэгтэй байх юм байна. Жишээлбэл надад энэ Монголын Баян хонгорын бүс байж байгаа байдлын одоо энэ чөлөөт методикийн насны судалгаа гэх юм. Энэ болохоор энэ цагаан захируулын алтны автор байгаа профилийн дайгийн насны судалгаа гэдэг ч юм уу тийм ээ. Энэ Монголын одоо энэ алтай уул байгаа энэ метаморфизмээс доктор судалгаа хийж эволюцийг судалсан талаар барьж гэх юм. Иймэрхүү байдлаар бол маш товч байх хэрэгтэй байгаа юм байна. За тэгээ хэлцүүлэхдээ бол яг аман болон одоо ханан илтгэлүүд байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бол заавчгүй түүн дээр бол илтгэл хэлцүүлэхээ өмнө өөрийнхөө хэлцүүлж байгаа илтгэлийг ямар байх тал дээр өөрөө хүн бодож тунгааж маш сайн зөв юмд оруулж авах хэрэгтэй харуулсан байна. Тийм хамгийн гол нь илтгэл бол чухал судалгаа болж байгаа гэдэг нь харагдах хэрэгтэй, үнэн зөв байх хэрэгтэй. Бас сонсож байгаа хүмүүсийн сонирхлыг авах хэрэгтэй. Гэдгийг анхаарах хэрэгтэй байх юм тийм ээ. За тэгээ илтгэл хэлцүүлж байгаа хүн бол хурдан ярьж болохгүй байх юм тийм ээ. Над чиг гэж хурдан яриад байж болохгүй юм. Мөн одоо слайд чинь жишээлбэл зарим фон танигдахгүй ч юм уу иймэрхүү мис алдаануудыг хийхгүй байх хэрэгтэй. Typing mistake гэж манайхаа ярьдаг нөгөө компьютер дээр бичиж шалгахгүй ингээ гарчдаг тийм мистекүүдийг хийхгүй байх хэрэгтэй байх юм байна тийм ээ. Тэг жишээ тэгээд ээлжүүлээд өгөөд анхаарах хэрэгтэй. За ер нь бол яг миний энэ илтгэл бол ерөнхийдөө өсгийн өндөр бол 24 байгаа. Энэ дандаа 24 байгаа. Тэгэхээр нэг их олон зураг байх буюу ингээд үргэлжлсэн бичиг байх айгүй муу. Тэр удаа айгүй онцгой хамгийн гол нь өөрөө яг юу илэрхийлж байгаагаа маш том үсгээр тэрүүгээр ерөөсө тавьж бичээд тэрийг хараад өөрөө зурган дээрээ голно ажиллаад ингэж илтгэл хэлцүүлэх нь их зүгээр юм байнамаа. Тэгээд ханы илтгэлийн хувьд бол миний зүгээр яг намайг сургасан багш нар буюу одоо манай Японы тэр сургуулиудын баримталдаг гол зарчим бол эцсийн үр дүнгээ заавчгүй ханы илтгэлээр илэрхийлэх шаардлагагүй. Яг нэг судалгаа хийгээд явж заримдаа нэг проблемд орчдөг шүү дээ. Асуудал шийдэгдэхгүй. Миний ч болохгүй, тэрний ч болохгүй, альтайж таарахгүй болдог шүү дээ. Яг тийм зүйлийг бол ханы илтгэлээр хэлцүүлэх нь их зүйтэй юм аа гэж ойлгодоо дандаа тэгж бэлдүүлдэг. Тэр нь ямар ч тань гэхээр нөгөө амын илтгэл болохоор ерөөсөө 10-аас 15 минут тавьчихдаг. Асуулт хариулж баруулж байдаггүй ингээд дуусчихдаг байхгүй. Тэгэхээр ханы илтгэл бол улсууд тип брэкийн цагаар ч юм уу тийм ээ. Илтгэл дуусах зарим улсууд ингээд илтгэл рүү орцоо сонирхсан хүн очоод хэдэн цагаар ч ярьж болдог байхгүй. Тэгээд дээр нь яаж ихээр чиний судалгаа энэ нь зөв байна, энэ нь буруу байна. Цаашдаа энэ дээр анхаарах. Яг чиний энэ чиглэлээр саяхан тэнд нэг тэр хүн тийм судалгаа хийсэн шүү. Чи тэрийг аваад үзчихээрэй биччихээ тэгээд ингэж одоо аюух тийм чухал байдаг байхгүй. Тийм учраас бол яг оюутнууд бол энэ ханы илтгэлийг бол бас анхаарч явах хэрэгтэй байна. Тэгээд энэ дээр юуг анхаарахыг хэлсэн байгаа. Ойрцоогоор ханы илтгэлийн дотор бичээстэй байгаа зураг мураг юмнууд бол 3 метрийн цаанаас хүнд уншигдаж танигдахаар байх юм бол ер нь их зүгээр байдаг юм байна. За тэгээд гарчиг бол 30 мм хэмжээтэй, дээд гарчиг бол 20 мм хэмжээтэй байх хэрэгтэй. Нүдэнд харагдахгүй олон юм ингээд ээлжтэй биччихсэн байдаг. Юу нь илэрхийлэгдэхгүй юм зүйлүүд байдаг л да. Тэгэхээр ийм зүйлүүдийг анхаарах хэрэгтэй байна гэсэн ерөнхий юм илтгэдүүдийг бэлтгэлээ. Тэгээ анхаарал хандуулсанд баярлалаа. Асуух зүйл.